Самацгаано Неплийн сурвалж сурчлын байгаас эрхлэн төлөвлөж буй Момшигийн бодлого болон бодолтууд. За Японы засгийн газрын сэтгэл хөдлөлбөр буюу Момшилсуултын 2019 оны материал их сургууль физик бодлого 2 гэсэн чинь за доор үзүүлсэн юу юм? Хэлхээ юм байна тийм. Хэлхийн болохоор R эсэргүүцэлтэй C конденсатортой тэнгуүтэй L гэдэг нэг орон мөхтэй S түлхүүр батарей нь болохоор V гэсэн хүчтэлтэй юм байна. За анх болохоор энэ B байрлал түлхүүр нь байж илаа гэд энэ юутэй холбогддог энэ B-г үзүүлэгдсэн байгаа юм тийм үү. Тэгээ бэдсэн нь болохоор A руу холболоо. A руу холбоод хангалттай хугацаа өнгөрсний дараа C руу холболоо. Дараагийн асуултууд хариулна. За эхлээд болохоор A руу холбоогүй байж тийм. Ингээ холбоогүй байж байгаа болохоор энэ хүчтэл байгаа энэ урт нь нэмэх байх хэрэгтэй тийм үү. Батарей нь болохоор урт нь нэмэх богино асах байх хэрэгтэй. Тэгэд нэмхээс гүйдэл гарна гэхээр эндээсээ уулын гүйдэл гараад I гүйдэл гараад явмаар байгаа боловч энэ гүйдэл нийшгээ ирээд энэ дээр нэг А дээр гацчихсан тийм үү. Эхлээд битүүрэг байгаа. Тэгэхээр анх бол ямар ч гүйдэлгүй байжсэн. За тэнгууд Атай холбочлоо гэхээр Атай холбогдлоо ийшгээ гүйдэл нь орлоо. Энд ирээд нэг конденсатор дээр энэ талтанд болохоор нэмэх цэнгүүд өгöd гэсэн үг тийм. Орноор цэнгэлэгдэн гээд эндээс нэмэх цэнгүүд нь түлхэлтэд ийшгээ яваад гэн тийм үү. Хас цэнгүүд нь энэ дээр ялгараад үлдчихсэн гэсэн үг конденсатор дээр. Тэгээд ийшгээ гүйдэл нь явлаа, ийшгээ буцаж ирээд яхаа батарей руу гарлаа. Нөгөө талын энэ орон мөл болохоор цэлийн юуч холбогддог байгаа юм чаа. Эхлээд битүүрийг өгөөд энэ орон мөл байхгүйтэй адилхан гэсэн үг эхлээд. Тэгж явж байгаа батарейн цэнгэлтэй явах юм байна те. За эхний асуулт гэсэн чинь болохоор түлхүүрийг А руу холбосны дараа эсэргүүцлэр гүйх те. Эсэргүүцлэр гүйх А нь гүйдлийг олно. Тэнгүүд шууд холбосны дараа аахгүй юу? Just after гэхээр шууд яг дараа нь яг холбонгууд явах вэ. Тэгэхээр энэ дэр болохоор ийм аа. V байгаа ийшгээ гүйдэл нь гарлаа. Энд R эсэргүүцэл нь байлаа. Тэнгүүд конденсатор дээр очихороо болохоор сая хэлсэн шүү дээ. Энд нэмэх цэнгүүд нь цуглараад эхэлнэ. Энэ доош болохоор хас цэнгүүд нь цуглараад нэмэх цэнгүүд нь доош гүйгээд их очих байхгүй юу. Тэгэхээр энд конденсатор байхгүй юм шиг гэсэн үг. Зүгээр л яг гүйдэл зүгээр гүйчнэ гэсэн үг. Ингээ гүйгээд явж байгаа гэхээр яг дөнгөж холбосны дараахан болохоор конденсатор дээр ямар нэгэн цэнгийн хуримтлал нь харьцангуй бага байгаа юм чинь хэлхээ бол ерөөсөө л ийм л гэсэн үг. Энэс ялгаагүй. Тэгэд яах юм? V хүчтэл байна. Ийшээ R эсэргүүцэл байна. Энэ R эсэргүүцлэр гүйж байгаа гүйдлийгээ I0 гэчээ. Тэгэх юм бол ом юм л байгаа шүү дээ. Хүчтэл тэнцүү I гүйдэл эсэргүүцэл нь ярина гэсэн чинь. Энэ дээр болохоор хүчлийг нь V-гээр тэмдэглэж ш. Тэнгүүтээ I0 R гэсэн юм байна. I0-ыг олоо гэхээр хувааж өглөө V бах нь R ах хэвээр. V бах нь R байна. Нэг Y юм байна. За хоёрт нь болохоор А байрал А төлхөрдөө тавьснаа хангалттай хугацаа өнгөрсний дараа ямар хэмжээний цэнэг хөрөнгөлөгдөх вэ байхгүй юу? Анх болохоор сая I0 шиг гүйж хэлжсэн тий. Тэнгүүтээ конденсатор дээр маань цэнэг хөрөнгөлөгдөд ирнэ. Тэнгүүт энэ цэнэг чинь болохоор тэд хүртэл хөрөнгөлөгдөнө гэсэн тийм утга байгаа шүү дээ. Хасах гэж жагаад тэгээд тэр утгаад даваад ирэхээрээ давхгүй тий. Хангалттай хэмжээнд хөрөнгөлөгдөд ирэхээрээ болохоор ерөөсөө эндээсээ дахиж нөгөө нэмэх цэнийг хүлээж авах болоод энэ доошгоо нэмэх цэнүүдээ явуулахаа болоод ерөөсөө нөгөө гүйдэл нь бол зогсно гэсэн. Анх I0 тэнцүү V бах нь R-аар гүйж эхэлсэн бол энэ бол хангалттай хугацаа өнгөрсний дараа тэг болно гэсэн үг байхгүй юу? Тэр үед нь яах юм бэ гэхээр гүйдлэр нэлээ ихээр ерөөсөө гүйдэл гүйгээ болчлоо гэхээр энэ эсэргүүцлийн байгаа утга ерөөсөө байхгүй гэсэн. Энэ эсэргүүцлийг хаяа зурчиж болно. Тэгээд энэ дээр C конденсатор байгаа ерөөсөө л юм. Нөгөө V хүчтэл үүсгэлээ. V хүчтэл залгасан C конденсатор дээр ямар хэмжээний цэник хөрөнгөлөгдөх вэ? Цэник гингүүд болохоор Q-д UC гэсэн том яваа шүү дээ тийм үү? U хүчтэлд байгаа C багтаамжтай конденсатор дээр яхан Q хэмжээний цэник хөрөнгөлөгдөнө. Бидний тохиолдолд болохоор за Q0 гэдэг авчихгаа. Q0 тэнцүү хүчтэл нь болохоор V гэрэгдсэн байгаа. C гэдэгдсэн байгаа багтаамж гэдэг. Тэр Q-д VC-тэй хариу байна уу? Энэ C байна тийм. За хоёрынх нь арай F байсан юм байна. Гуравт нь гэсэн чинь эсэргүүцлэр гүйлгүйхээр нөгөө нэг жоолын дулаан ялгардаг шүү дээ. Тэр ялгарсан дулаан нь хитвэ капаситор конденсатор бүрэн цэнэглэхэд хүртэл ер нь ямар хэмжээний дулаан ялгарсан бэ гэж. Уул нь бол яадаг вүлээ. Ажил дулаан аль нь ч адилхан болно тий. Тэнцүү OET гэждэг тийм үү? Хүчтэл гүйдэл T хугацаанд ийм хэмжээний дулаан ялгарна. Тэнгүүтээ энэ дээрээ нэмээд хаалтан дотор хэлээ шүү. Юу лээ? U тэнцүү ER гэдэг омын хууль байгаа тий. Энэ омын хуулийг ашиглаад уг нь хэрвээ орлуулчих юм бол би болохоор энийг E квадрат RT гэж ütсэн ч болно. Аль эсвэл I-г нь орлуулчих юм бол U квадратыг хуваах нь RT гэж ütсэн болно тийм үү? Ажлыг ингэж болоод чадлан гэхээр power тий
Шатл гэдэг бол ерөөсөө тухайн ажлыг ямар хугацаанд хийсэн юм бэ гэсэн үзэлт. Тэгэхээр дээдлэх юмнуудыг бүгдээрнгийн тэд нь хуваагаад УИ гэж ütсэн ч болно, И квадрат R гэж ütсэн ч болно, У квадратыг ухаан R гэж ütсэн ч болно. Уул нь бол ийм нэг эсэргүүцэл байж байгаад гүйдэлгүйсэн ч юм уу, эсвэл тэгээд нэг хүчлэн тийм байсан инээдрэгээд өгсөн байх юм бол аль хоёрыг нь өгсөн байх гэдгийг ашиглаж байгаад нөгөө нэг ажлыг нь дулааныг нь тий ажил буюу дулаан энэ нь бол адилхан шүү дээ. Тэгээд чадлыг нь олж болно. Тэгсэн чинь бидний тохиолдол дээр болохоор яасан бэ гэхээр цэник батарей байгаад батарейгаар бол I0 гүйж эхэлснээ дараа нь болохоор гүйдэлгүйхээ болно шүү дээ. Тий конденсатор нь болохоор нөгөө цэнгүүдийг нь хоримтлуулсараад за би ханчлаа одоо дахиж гүйдэлгүйхгүй болох чинь тийм үү. Тэгэхээр яг энэ томьёонуудыг хэрэглэхээр жоохон зохимжгүй байх гэдэг. Эдгээр чинь болохоор нөгөө тогтмол гүйдэлтэй, тогтмол эсэргүүцэлтэй, тогтмол хүчлэлтэй үйл хэрэглэмээр байгаа. Энд дээр гэсэн чинь хүчлэн үеийн гүйдэл нь болохоор I0 гэж ихэлснээр дараа нь явсаргаад болохоор тийг болох гэдэг шүү дээ. Тэгээ энэ үед үл яаж болох вэ гэхээр ерөөсөө яаж вэ? Батарей хийсэн ажил тий. Ерөөсөө цахилгаан орны хийсэн ажил гэхээр ажил тэнцүү хэдүүлээ потенциалын ялгарыг үржигдэн цэнийг байдаг тийм үү? Нэг юм P1 потенциалтай цэг дээр байжснаа яаж явсан нь бол хамаагүй тий. P2 потенциалтай цэг дээр нэг юм Q хэмжээний цэник үрээд ирлээ. Тэгэх юм бол тэр цэнэгт хийсэн ажил нь болохоор P2-с нь P1 үржигдэн Q. Тэгээ потенциал ялгар гэдэг чинь өөрөө хүчтэй болчихно тийм үү? Тэгээ OQ гэж. Ажил бол юм байх хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь бидний манай батарей болохоор өөрөө V гэдэг чинь энэ дээрээ V потенциалтай, энэ дээрээ T потенциалтай. Тэгээд энэ нэрийн ялгар нь болохоор V гэсэн тийм хүчтэй гэх гээд байгаа байхгүй юу? Тэ ялгар нь болохоор өөрөө V нэг гэсэн. Тэгсний энэгээр ингээд ямар хэмжээний цэник явлаа? Q нөл хэмжээний цэник явцсан шүү дээ тийм үү? Тэгэхээр хийсэн ажил маань энэ болохоор батарей маань хийсэн ажил VQ. Тэгээ Q-гээ бид болохоор хэд болчлоо? CV гэдээ болсон байгаа нэ. Тэгвэл CV-гээр оруулахаар V CV болоод CV квадрат гэдэг маань батарей маань хийсэн ажил. Тэнгүүтээ батарей маань ажил хийгээд яасан бэ гэхээр нэгтэй болохоор дулаан ялгаруулсан гэх гээд байгаа. R эсэргүүцэл дээр. Хоёртоо болохоор конденсатортай цэник өгсөн. Энерги өгсөн тий. WC гэдэг ч байна. Конденсатортай болохоор тийм дотоод энерги өгсөн байгаа. Конденсатор ч өөрөө конденсаторын дотоод энерги гэдэг бол OQ хуах нь 2 байх хэвээр. Тэгээд дахиад нөгөө нэг Q-т 100 C гэсэн юм байгаа шүү дээ. Тэрийг ашиглах юм бол бас л адилхан. O квадрат C хуах нь 2 ч юм уу эсвэл Q квадратыг хуах нь 2C ч юм уу. Конденсаторын дотоод энергийг бол ингэж олж болно. Энэ дэр бид нар болохоор V хүчтэй байгаа. Цэнийг нь болохоор дахиад CV байгаа. Хуах нь 2 гэх конденсаторын маань энерги нь болохоор CV квадратыг хуах нь 2 гэх гэдэг. Тэнгүүд энэ дэр ч за батарей хийсэн ажил болохоор CV квадрат. Тэнцүү энэгээр тодорхой хэмжээний дулаан ялгаруулсан юм байна. Дараа нь конденсатор маань өөрөө Q цэнэгтэй цэнгэлэгдсэн гэхээр тусаад энерги нь ийм болсон юм байна. Тэгэх юм бол ялгаруулсан дулаан нь ямар юм бэ гэхээр энийг нөгөөд чинь гаргаж хасаад Q тэнцүү CV квадратыг хуах нь 2 гэсэн хариу байна. Энд байна тий. За дараа нь гэсэн чинь болохоор T тэнцүүтийг хугацаан дээр А-гаас C рүү сэлсэн гэдэг нь үү. За тэгэхээр юу юм? Конденсатор маань болохоор энэ дээрээ дээдл дээрээ тэг Q0 тэнцүү VC. Нүд нь болохоор хасах те Q0 тэнцүү хасах VC хэмжээний ийм цэник хөрөнгөлөлтсөн байгаа. Нэмэгтэй хасахтай. Тэгээд энийг одоо нөгөө тийш нь холбоод ийм оромгол болох юм байна тийм үү? Холболоо. За тэд тэнцүүтийг агшинд холболоо гэх юм бол энэ оромгор маань гүйдлийн хэмжээ хугацаанаас хамаарч яаж өөрчлөгдөх вэ? Доор графикууд асан юм. Энэ графикуудыг харахаар юм байхгүй. Энэ болохоор 0 байжснаа өсөөд ингээд ханнаа тий ийм тодорхой утган дээр очиод ханнаа гэх конденсаторын цэнгэлэгддэг ч юм байгаа байхгүй. Анх болохоор цэнэг нь 0 байж байгаад явсараад нэг ханкетэн зүвэц дээр ирээд ханнаа гэдэг тийм график байна. Энэ дээр болохоор хэрвээ конденсаторыг тий цэнгэлсэн байсан конденсаторыг зүгээр юучгүй юмд холбоё. Тэгэх юм бол яг хэрэг юм байхгүй. Доошоо ингээд цэнийг нь яхаа энд нэмсэнгүүд нь ялгарсан цэнийг нь ялгарсан байгаа юм чи ийшээ очиод би бинийг австгаал явсаргаад нойллоо шүү дээ. Тийм юм нэг график байна. За энэ CD2 баг юм шиг байна да. Би ингэж гэдэг байна. Одоо манай хэлж чинь болохоор нэг цэнгэлэгдсэн байсан Q хасах гэдэг нэг конденсатор тэнгууд нэг оромог байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ дээр болохоор UC-гээс хасдаг нь UL тэнцвүүдийг C юу лээ? Конденсаторын хүчтэй гэдэг чинь өөрөө Q-д 100 C-тэй. Тэ? Тэр уг нь олыг хэрэг Q ганцаа явах гэдэг нь. Энд дэр Q ганцаатай хасдаг ингээд оромгийн хүчтэй болохоор хасгасан нэмэх болгоо. Тэ? Оромгийн хүчтэй болохоор UL тэнцүү хасдагтай L DI-г ухаан дэйтэй гэж байгаа. Энэ L нь болохоор нөгөө оромгийн маань өөрийнх нь илэрхийлдэг хэмжээ түн байгаа тий. Тэр хасгасан нэмэх гээд L DI-г ухаан дэйтэй тэнцүү тгээгээд энийгээ хоёр талыг нь L-д нь хуваагаад энийг нөгөө тийш гаргачих уу.
Тэ. За DI-г бахан DT тэнцүү гэж гэдэг. Хасах тэмдэгтээ Q-г бахан LCT гэж. I гэдэг чинь өөрөө гүйдэл гэдэг бол ямар хэмжээний цэнийг ямар хэмжээний хугацаанд уршиж өнгөрсөн юм бэ буюу DQ-г бахан DT байхгүй юу? Энэ дээр бол ерөөсөө тэнцүү D квадрат Q бахан DT-ийн квадрат. Q-гээс 2 удаа уламжлал авсан чинь хасах тэмдэгтээ 1 бахан LCT Q-тэй. Энэ л өөрөө нөгөө юу байгаа. Омега тэнцүү язгуурдор 1 бахан LC юу. Тэ ийм Q тэнцүү Q0 тэгээ косинус омега тэн нэмэхэд P уулна байх хэвээр. Гэхдээ эн чинь анханасаа цэнгэлцэн хэлж байгаа юм чинь шууд косинус омега тэгээрээ зүг бахаа. Ингээд тавьчаар юм. Цэнгэр нь болохоор хэлбэлцгээд байгаа байхгүй юу? Конденсатор дээр байгаа цэнгэр нь болохоор ингээд хэлбэлцгээд байгаа. Тэ? Тэгэхээр энэ CD-г ялны нөхөө гэж хэлээд байгаа. Хэрвээ энэ дээр болохоор дахиад нэг эсэргүүцэл хэрвээ байсан бол тэ эсэргүүцэл байсан болохоор эн чинь эсэргүүцэл нөгөө өөрөөр нь явж байгаа цэнгүүдийг идээд штэ. Идээд нь ч яг нөгөө тэргийн дулаан болгож ашиглаад штэ. Тэгэхээр унтрах хэлбэлцэлгээд хэрвээ конденсатор оромог тэгснэ дахиад нэг юм эсэргүүцэл байсан болохоор энэ EF ялны нөхөж ирэх байхгүй юу? Эсэргүүцэл байхгүй зөвхөн конденсатор бол оромог хоёр байгаа гэх юм болохоор хэдэн зүг квинал косинус омега гэж яваад эндээсээ дахиад буцаагаад уламжлал авах юм болохоор I гарын шиг үтсэн байгаа штэ. Уламжлалыг нь авчаар яах юм? I тэнцүү болгочихоо. I тэнцүү Q0 космосын дотроос омега гарч ирээд синус омега тавьчих юм уу? Тэ яг хасны гарч ирвэл юм байна. Тэгээд синусын хуулиар тэ гүйдэл бол яхаа синусын хуулиар өөрчлөгдөнө юм байна. Синусын хууль нь болохоор эндээ нөө. Энэ цэг нь харахаар ч юм болохоор нөгөө тэг агшин дээрээсээ хэлнэ гэрээ космосын хууль аваад байгаа. Баггүй юу? Энэ болохоор космос аваад байгаа. D нь болохоор яг тэг дээрээ тэг байж синусын хуулиараа гэх. Тэгвэл дөрвийн D юм байна. Энэ дээр болохоор зүгээр нэг хэлбэлцэл юм байна те. Унтрах хэлбэлцэл дээр биш. Эсэргүүцэл байхгүй болохоор. За дарааных юм. IL-ийг болно. За гүйдлийн маань бис ингэсэн шүү дээ. Q тэнцүүгээд цэнгийнх нь болохоор бичээд үзсэн чинь цэнгийнх нь 2 зэргийн уламжлал нь хасалт мэтэй 1 ухааны LCQ юм байна. Гэхээр энэ чинь нөгөө нэг хэлбэлцлийн тэгштэй шүү дээ. Q тэнцүү Q0 косинус омега тэ юм байна. Омега маань болохоор 1 ухааны зурдаар LC байх хэрэгтэй байна. Зүгээр л нэг хэлбэлцэл шүү дээ гэж хийсэн тийм үү. Энэ дэрийн одоо нэмээд явах юм. Гэхээр уламжлалыг авсан. Уламжлалыг наваад I тэнцүү DQ бахан DT гээд тавьсан чинь энэ дээр болохоор Q0 гарч ирээд омега гарч ирээд синус омега тавьчихсан шүү дээ. Тэгэхээр энэ бол ямар нэгэн I0 гэх гээд байгаа байхгүй юу. Тэгээ I тэнцүү I0 гээд хамгийн их утгатайгаа синус омега T гэсэн синусын хуулиар өөрчлөгдөж явна. I0 нь болохоор Q0 омега юм байна. Q0 чинь болохоор бид нар өөрсдөө анх олцсон байгаа шүү дээ. Ямар хэмжээнд цэнгэлдэх вэ гэсэн чинь V ухаан C VC хэмжээнд Q тэнцүү UC гэж бичдэг шүү дээ. Бидний тохиолдолд болохоор Q тэнцүүгээд VC хэмжээнд Q0 нь цэнгэлэгдсэн байгаа шүү дээ гэсэн мэсэн. Одоо гүйдэл маань болохоор тэгвэл хамгийн ихтэй яах нь Q0 Q омега гэсэн юм чинь VC омегагийн оронд болохоор 1 ухааны зурдаар LC-гээ тавьчих. Тэгэхээр V нь бэжиг тэнд зүгээр байсан цэг язгуурдор C квадрат болгоод оруулчих юм бол нэг цэнүүд нь дарагдах болчих шүү дээ. Тэгэхээр тэнцүү V язгуурдор C бахан L-тэй. V язгуурдор C бахан L-тэй. Тэгэхээр энэ 5 юм байна те. За шинээр гарч ирсэн үгнүүд гэх юм бол хэлхээ байна, эсэргүүцэл конденсатор, оромог түлхүү, батарей, хүчтэй гүйдэл, цэник, дулаан гэж байна. За дулааны үед болохоор юу лээ? Дулаан гэдэг бол ажилтайгаа адилхан мэдчих хэвээр томьёонд байгаа тий. OET гэдгийг л цээжилчихэд болно. Тэнгүүтээ буудан зүй ER гээд омын үйл ашиглаад дахиад 3 томьёо болгочих болно. Тийм үү. Цэник болохоор Q цэник маань конденсаторын үед болохоор UC гэж бичсэн юм уу? Тэг. За энэ оромгийн болохоор хүчтэл нь өөрөө ямар гэдэм юм гэхээр хасах L гэж хагаад DI-г бахан DT байд юм биш үү? Конденсаторын үед болохоор Q-д 100 UC гэсэн хөл биелнэ. Энэ дээр болохоор омын яриад авч тэ буудан зүй яраад болтовч. Болохоо. За, план байла. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.